За сайн байцгаана уу? За өмнөх 7 хоногт бид нэр Орос Украиний хилцлийн асуудал, Трамп хэрхэн ямар одоо арга хэмжээ авч जैन, Путинтэй уцаар ярив гэдэг ингээд дэлхийн нийт Украинт анхаарч л. Гэтэл энэ 7 хоногт surprise дахиад л манай Трамп ерөнхийлөгч маань. За энэ юу вэ гэхээр баг Украины дайнаас илүүгээр дэлхийн эдийн засагт нөлөөлөх зүйл явдал хийгээд байгаа. За үүнийг бид нэр худалдааны дайн гэж нэрлэдэг. За сүүлийн үед юу гэж нэхэр нөө тариф оногдол гэж яриад байгаа шүү дээ, тийм. Худалдааны дайн гэдэг асуудал бол 2017 онд Трамп ерөнхийлөгчөөс болсноос хойш хятадтай байсан асуудал байсан. Хятад 25% тариф оногдуулаад 700 тэрбум доллар юм байна гэж тийм. Хятад зөрүүлж тариф оногдуулчихсан ийм зүйл бол болж исэн. Эцсийн үр дүнд нь хятад хохироод ер нь хятад буулт хийгээ. За ковид үед энэ хилцлийг бол эвэр шийдэх асуудал хийж ингэж худалдааны дайн дуусчихсан бол 2024 онд ерөнхийлөгч болсноос хойш хамгийн том яригдж байгаа зүйлийн нэг нь тариф оногдуулалт. За үүнд болохоор хамгийн эхэлж Мексик, Канада, хятад гурыг хийсэн. Бид нар сонссон тийм үү? За одоогоор бол Мексик, Канада хоёрыг ерөнхийдөө түр хойшлуулсан байж байгаа. 4 сарын 2-нд шийдэгдэнэ гэж байгаа. Хятадыг бол 10% тариф оногдуулсан байж байгаа, тийм. 10% бүх баранд нь оногдуулсан. Дээрээс нь гангийн үйлдвэрлэлд ган болон хөнгөн цагаан дээр 25% тариф оногдуулахаар шийдвэр бол ямар ч байсан гаргацсан байж. За тэгсэн өчигдөр. За энийг харъя. За энэ өчигдөр Трамп өөрийнхөө сошиал сувг дээр ингэж жиргсэн пост утсан байж байгаа. За энэ юу вэ гэхээр Венесуэл улсад 25% тариф оногдуулнаа. За ер нь бол энэ Венесуэл улс эдийн засгийн хоригт байдаг улс Америк. За бид нар энэ Венесуэл улсыг бол дээр үе бол Алтар царайт гэдэг киногоор аягүй сайн мэдэн шүү дээ. Тэгээ энэ улсад бол тариф оногдуулахаар болж ах шиг байна. За одоо энэ жиргэн энэ үү. За энд ямар тариф оногдуулах болсон бэ гэхээр нефтийн гаралтай бүтээгдэхүүн одоо газ, нефт эдгээр дээр үндсэндээ 25%-ийг эдгэрт оногдуулна. Дээрээс нь Венесуэлээс нефт авдаг 3 дахь чигтгээдэд 25% тариф ижил оногдуулна гэдэг ийм шийдвэрийг бол гаргаж байгаа шүү. За энэ бол тарифын нэг онцгой нөхцөл. Ийм тариф өмнө байгаагүй л. За өмнө бол иймэрхүү юм сонссон гэвэл нэг иймэрхүү тариф бол байсан. Юу гэхээр Орос Украины дайнд дэгцэнтэй холбоотойгоор Европын холбоо Оросын холбооны усаас байгалийн гаралтай бүтээгдэхүүн авах байсан байсан. Тэгэнгүүт Оросууд яасан бэ гэхээр реэкспорт гэж хийгээд энэтхэгргүү дамжуулаад хятад руу экспортлоод тэгээ эндээсээ буцаагаад Европ руу экспортлох ийм дамжуултыг бол хийж ирсэн. За европчууд энийг мэдчихсэн мөртлөө чимээг авсаар л байсан. Тэгээ энийг бол зарим эдийн засгийн шалбарлаа юм хийж байгаа. Тэгээ үнэхээр л ингэж авч тээврийн зардал нэмжихад зүгээр л Оросоос авчихгүй яасан. Зүгээр эгон дэлдэл аваадсан гэдэг байхгүй. Тэгээ саяхан болохоор он гараад Европын холбооны улсууд ийм давхар ийм реэкспорт хийж байгаа компаниуд дээр харал хэлсэнд оруулаа гэдэг ийм зүйлийг анхааруул өгсөн. Энтэй баг төстэй гэх юм уу. Нэгсэндээ за Венесуэл улс юу гэдэг хятад руу нүүрс экспорт нефт экспортлоод тэр нефтийг авах юм бол хятадд шууд хятадаас Америк руу экспортлж байгаа бараан дээр 25% тариф оногдуулна гэдэг ийм шийдвэр гаргаж. Тэгээ яагаад Венесуэлийг ингэж онцолж ярьсан бэ гэхээр Венесуэлууд гэмт хэрэгтнүүд тий ялангуяа энэ арт амихны энэ нөхдүүдийг Америк руу оруулж байна гэдэг юм. Иймэрхүү зүйлийг бас хатуу харгамжаа тавиад байгаа бол мэдээж Мексик болон Канада хоёр дээр тэгээд байгаа. Одоо тэр харт амихтай холбоотойгоор айгүй хууль бусаар орж ирж байгаа Мексикийг бол та нар арга хэмжээ ав чадахгүй бол 25% тариф гэдэг яриад байгаа. Канадыг бас тэгж үзэж байгаа. Тэгвэл 3 дахь улсаар нь мэдээж Венесуэл тодорч байгаа шүү. За тэгвэл Венесуэл газрын туснаас ямар хэмжээний орлого олд юм болоо гэж тийм. За хэдүүлээ зураг харъя. За Венесуэл улсын газрын тусны хамгийн их нь авдаг улс бол хятад улс 55% нь авч байна. Тэгээ энэтхэг 23% нь авч байна. За Куба 10%, бусад улсууд нэг 11%. За бусад улсууд болохоор Орос орд юм байна, Испани, Итали гэдэг энэ улсууд бол орж идэг ийм. Тэгэхээр энэ улсуудад нөлөөлөх боломжтой гэж бол үзэж байгаа. Хэрвээ
энэтхэгт газрын тосоо Венесуэлээр авсаар байх юм бол энэтхээс орж ирж 25% тариф оногдуулна. За тэгвэл нэг ийм газрын зураг байна л та. За энэ болохоор Хятад Америк энэтхэгийн худалдааны тэнцлийг харуулж байгаа ийм зүйл үүж. За Хятад бол 2018 он хүртэл бол хамгийн том экспортлогч ус байлаа Америкийн. Тэгээ энэний 90 үеийг нь дуусгасан зүйл бол 2019 оны 18-19 оны худалдааны дай тавьсан байж идэг. Одоогоор 2024 оны судалгаагаар 451 тэрбум орчим долларын бараа экспортлсон гэж байна Хятад. Нөгөө улс нь энэтхэг ус. За энэ гурван улсыг яаж голцож авч үзэж юм гэхээр хамгийн том их хүн амт тий. За Хятад энэтхэг хоёрын бол хүн амын тоон бараг ижил бараг энэтхэг нь гүйцэж байгаа. Багцаагаар бол энэ Хятад бол 1.6 тэрбум гэдэг ч юм тий. Тэгэхээр маш их хөдөлмөрийн зах зээл байна. Маш их одоо юу гэдэг бараа бүтээгдэхүүн хэрэглэгч байна тий. Америк бол хамгийн одоо юу гэдэг эзэнт гүрэн том улс гэдгээр маш өртөг өндөө бүтээгдэхүүн байдаг хамгийн том хэрэглэгч улс байж идэг. Тийм учраас аль аль улс Америк руу бараа нийлүүлэх ерөнхийдөө дуртай байдаг. За тэгвэл нөгөө талдаа Америкийн буюу Трампын үзэл бодол чи манад үйлдвэрлэгч манад юм зарж байгаа бол манад үйлдвэрлэх. Тэ? Эсвэл бол манад юм өгөх гэж байгаа юм бол манахаас авдаг бол ижил татвартай бай гэдэг юм. Тэгээ Трампын хэлсэн нэг үг гэдэг л да ерөнхийлөгч болохоос юм. Энэтхэг бол тарифын хаа юм аа. За жишээ нь энэтхэг Америк хоёрын худалдааг аваад үзэх юм бол нийтдээ нэг 120 орчим тэрбумын барааны эргэлт хийж байгаа шүү. За 120 орчим тэрбумынх нь энэтхэг нь ойролцоогоос 70-аас 80 тэрбум долларын барааг экспортлдог гэсэн. Харин Америк болохоор үлдсэн 40-30 орчим тэрбумын бараа экспортлдог ийм статистик үзүүлэлт байж байгаа. Тэгээ энэ дээр нь энэтхэг яадаг вэ гэхээр одоо малын гаралтай бүтээгдэхүүн Америк их нийлүүлдэг юм Хятад руу. Тэгээ тэрэн дээр нь зарим нэг бүтээгдэхүүн дээр баг 70% татвар оногдуулдаг юм байж. Тийм учраас Трамп бол энэ дээр одоо тарифын хаан гэж нэрлэдэг байна. Гэтэл Америк болохоор энэтхэгээс бараа авахдаа 2%, 2-3% тариф оногдуулдаг. За сүүлийн тарифын дайнтай холбоотойгоор гангийн өндөр нь 25% тариф бол оногдож орж ирж байгаа. Бусад тутамыг 2-3% авч идэг юм байсан. Харин Америк энэтхэг рүү бараа нийлүүлэхээр 12% татвар 12-оос 17% тариф татвар төлдөг байх гэдэг байна. За зөвлөл бол одоо ингэсэн үг л дээ. Бид нар Оросоос бүтээгдэхүүн авахаар болохоор тариф авдаггүй. Татвар авдаггүй тийм. Тэгэхдээ бид нар Орос руу бараа нийлүүлэх гэх юм бол Орос манаас 60% татвар авдаг. Нэгсэндээ би 100 төгрөгийн юм зархаар бол тэрэн дээр 60% буюу 60 төгрөг төлнө гэсэн үг байна. Тэгээ 160-аар оруулна л гэсэн. Маш их өндөр татвар гэсэн үг байна. Нэгсэндээ тухайн бүтээгдэхүүнд өрсөлдөх боломж байна. Энэтхэг бол бүр авдаггүй шүү дээ Монголоос. Хэрвээ жишээ нь энэтхэг авдаг гэсэн бол бид нар бол Хятадын хувьд бол жижигхэн тосгоо зүгээр үйлдвэрлээд ямар ч бараа нийлүүлсэн уламжлалт бүтээгдэхүүн зүгээр шаржигдал зарагдах тийм зах зээл байна. Дааж манахаас авдгүй, манахаас авна. Тэгвэл Трамп ерөөсөө энэ нэг тэнцвэргүй асуудал дээр л дайтаад байгаа гэсэн үг байхгүй юу? Чи манад нийлүүлэх гэж бол ижил татвар бай, эсвэл явах хэрэгтэй. Манад үйлдвэрлэл. Тэ? Ашигтай авах хэрэгтэй. Манад л ашигтай авах хэрэгтэй. Америк бол одоо Америкийн эрх ашиг нэгт үлдсэн дараагийн эрх ашиг гэдэг ийм зүйлийг бол ярьж эхэлж байгаа гэсэн. Тэгэхээр энийг хэрэгжүүлж байгаа улс нь Венесуэлээр дамжуулж орж ирж байгаа шүү. Нэгсэндээ чи Венесуэлтэй харьцдаг болов те. Энд бол мэдээж хамгийн том нөлөөлөх улс нь Хятад орж ирж байна, Венесуэл хоёр орж ирж байна. Хэрвээ энэтхэг Венесуэлээс нефтэ авсаар л байх юм бол яг нь Америк руу нийлүүлдэг тэр 70-аас 80 тэрбумын бараанда шууд 25% татвар оногдуулна. Ялгаагүйгээр хамаагүйгээр ийм сөрөг нөлөөг орж ирнэ. За энэ дээр багаар нөлөөлж болох нь болохоор юу болох вэ? Итали, Испани бол баг зэрэг нөлөөлнө. За энэ дээр бол бусад улсууд бол ямар нэгэн одоо хариу үйлдэл үзүүлэг байгаа. За ялангуяа Хятад тавьсан 10% тариф бол 20% болцсон явж байгаа тийм. За тэгээд гам болон хөнгөн цаг нь 25% явж байгаа. Хятад ямар нэгэн арга хэмжээг бол бас аваагүй байна. Бид нар хатуу арга хэмжээ авч чадна гэдэг мэдээлэл өгсөн байж байна. Тэгээд энэ зайлшгүй ийм татваруудын нэмэгдлийн дараагаар ямар хариу гаргаж авах вэ? Энэ нь одоо дэлхийн зах зээл дээр яг маш том нөлөөлөх боломжтой. За энэ мэдээлэл болсны дараа энэ хурцдах юм болвол юунд илүү нөлөөлөх вэ гэж. За бид нар энэ дээр
юуны ан шиг харъя л да. Газрын тосны үнийг тийм. Яг тэгэхээр Венесуэл бол газрын тосны гол орлого олдог ус гэж шууд өсөлт үзүүлж эхэлж байна. Өөр өчигдрийн мэдээлэлээс хойш тийм. За өчигдрийн хувьд бол жишээ нь яг $66 мурга 66.7-той байсан бол одоо $69 хүртэл өссөн. Ер нь бол энэ хорцдох юм бол газрын тосны үнийг өсгөх маш магадлал байна. Газрын тосны зах зээл нэлээд тогтворгүй болох нөхцөлийг бол үүсгэж байна. За тэгээ бусад улсын шийдвэрийг харж иж бол дараагийнх нь мэдээлэл хүргэсэн дээр болов.